Энэ төр засгийн шийдвэр чи ерөөсөө ямар ч уялдаа холбоо алга. Дунд нь одоо ядарсан ингээл иргэд бид нар охироод байгаа. Нэг болохоор ингээд түүцээ ажиллуулж болно та нар гэд хийлчгээд ерөнхий сайд нь хийлчгээд одоо болохоор нөгөө хотын даргааны Баатар нь болохоор ачна гэд хотын зах руу өдөр гар идрээд хотын зах руу ямар ч хүн байхгүй шүү дээ. Тэр ямар ч орлогогүй. Тэгээд тэнд чи юугаа хийж суух юм. Эндээ суухаас өөр ажил хийж чадахгүй шүү дээ. Хөдөлмөрийн чадвар 80% алдсан. Хүчлийн бэрхшээлтэй болсон. Тэгээ ер нь 20 оноос хойш л өвдөл үе мөчн нөгөө системийн өвчин. Хим ууд би одоо сард ер нь 5-600 мянган төгрөгөөр дандаа юм. Ерөөсөө эмний хүчээр л ингэсэн. Тэгээ юм авахгүй л ерөөсөө хөдөлж чаддгүй байхгүй би. Одоо миний хувьд бол би өөрийгөө бол ямар ч юм хийчих чадваргүй. Хувцаач олигтой өмсч чадахгүй юм чинь. Тэгээ эндээ нэг юм сууж байгаа нэг юм байхгүй. Тий. Тэгэхээр бол өөр би бол ажил хийх боломжгүй. Хэрвээ би ирүүл хийсэн бол надад түүцтэй ингээл зууралдаад байх шаардлага байхгүй шин. Ирүүл хүн бол юу л юу юм шин. Тий. Өөнийх учиргүй зөвшөөрөл бол олгосон бол байхгүй. Гэхдээ манай холбооны зүгээс, сэтгэл холбооны зүгээс бид нар ингээ нийслэл дөрвүүдээр зөндөө явсан л да. Тэгээ манай холбооны хажигсаа одоо ийм хэцүү амьдралтай ийм хүмүүсийнхаа түүцийг өгнө тавиулмаар байна гэж холбооны зүгээс бас тэр нийслэлийн өдөр хөтөлбөртэй би ч гэсэн өөрөө очиж уулзч ирсэн. Тэгээ та дүүрэгдээ очиол гэсэн. Тэгээ дүүрэг бол одоо тэгэл бас л манай холбооны гуйгаал одоо ийм хэцүү амьдралтай ийм хөгжлийн бэрхшээлтэй энийг чи ийм тариан ингээд тасалтаад би бол өвөл нөгөө ийм тасалхад бүр явж чадхаа байцсан. Тийм байсан байхгүй юм. Одоо тэг эргээд яг нөгөө түүцээ тавигдсанаар эмээ уухтай зэрэг арай нэг юм ингээд явдаг болж байгаа байхгүй. Өмнөг ажилтны үеэр чи манай түүцэнд нэг хөргөөр эвдэрч хагарсан ийм тэрэм шилэн хөргөөр байсан. Тэгээд энэ цоох шил хагарсан дээвэр эвдэрсэн. Энэ түүцний дээврийг бүр хамаад хайцсан. Дээврийн нэвцсэн. Тэгээ яг нэг хүм гойгаад энэ дээвэр мэврийн янзлуулсалд гадна талаа. Дотор талаа бол арай янзлуулж чадаагүй гэж суучлаа. Хагархаа шилээ сольж тагуул гэж. Та тэгээд одоо ачуулаад яг түүц ачигдсан байх хооронд одоо таны аж амьдрал юу ямар хөө байдал мэдээж амар хэцүү шүү дээ. Ийм тариагаа юм тасалтан нөгөө эмчилгээ тасалтан байнгын юм ууждаг байнгын эмчилгээ хийдэг хүн чинь ингээл ийм тариа тасалтан бүх юм тасалтан хоёрдоо хүүхдийн сургалтын төлбөр нэхтэл тэгэл өчнөө өөр зээл ихэдэл ингээл машины зээлтэй ийм хөл гартаа хүн чинь яваа явчихдаггүй. Тэгээ банк усаас авсан машины зээлтэй. Маргааш ачуулмаар бол энэ нэр. Би бол ажилламаар байна. Амьдрмаар байна. Түүц эрхлэгч тэгэхээр яагаар ингэж нийгмийн шар шахруу шиг үздэг юм. Бид ч бас адилхан Монгол улсын иргэд үздэг. Бид нар амьдрах ажил хөдөлмөрөө өөрсдөө сонгох хэрэгтэй үздэг. Одоо тэгээ манд хонох уу? Манай л хонно шүү дээ гэсэн. Бага манай л хонд гимчтэй. Ингээл би муу тойж манай л хонд би. Ерөнхий сайдад буруу ойлголт авчихсан байна. Бүтүүдээ. Загсчийн ажлын албан дээр түүцийг одоо тавихад ер нь болно гэсэн ийм агуулга бүхий зөвшөөрлийг дүүргүүдэд өгсөн гэж одоо ийм буруу мэдээлэл атсан байна. За би ойлгохдоо дулам сүрэ бүсчил заагаад сонсголон орчим 20 юуны Баян зүрхийн товчон орчим ийм аслагдсан бүсчлүүдэд одоо тэр түүцүүдийг тавихад зөвшөөрөй бусдуудыг хориглоё гэсэн. Тэгэхээр одоо хэдүүлээ яг дөрмийн дагуу ажиллая. Би энэ хяналт хэрэгжүүлэх газартаа их тулж ажиллая гэж бодож байгаа. Хяналт хэрэгжүүлэх газар бол дотгошоо чиглэсэн захиргааны хяналт тавих чиг үүрэгтэй. Тэр нь юу гэвэл засгийн газраас гаргасан шийдвэр, аймаг нийслэлээс гаргасан шийдвэр, доошоо сум дүүрэгт хэрэгжиж гэнэ үгүй юу гэдгийг л хяндаг байгууллага. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд 2021 онд орсон өөрчлөлтөөр чиг үүргийн шинжилгээ хийгээд чиг үүргийн хувьд дүүргүүд наад хоол худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл түүн тавих хяналтыг хэрэгжүүлдэг болсон. Дүүргийн дарга нараа ойлгож байна уу? Энэ хотын даргын ажил биш. Би энийг хэрэгжүүлэхэд хяналт тавина. Үүрэг чиглэл өгнө. Тэгэхээр тэр түүцтэй холбоотой асуудлуудыг цэгцлэх ажлыг дүүргийн засаг дарга нар өөрсдөө менежментээ хийгээд зохион байгуулж ойрын үед тэр төв зам дагуу байгаа түүцүүдийг нүүлэх ажлуудыг зохион байгууллаа. Энэ ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгавар. Өөрөөр хэлбэл иргэдээс гомдол ирээд байна. Энэ төв зам дагуу ийм одоо худалдаа үйлчилгээ эрхлээд байна.
зам харгу хаагаад байна гэдэг ийм чиглэл өгсөн. Ялангуяа Алтан гэрэл дарга тэр Сүхбаатар дүүрэг дээр бүр 90 тонн их байна гэдэг. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.